Яа. Мэдээж Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын тулгуур төв эко аялал жуулчлалыг одоо болгон зарласан байна. Ер нь Хөвсгөлийн аялал жуулчлалыг яавал хурдтай хэдүүдэд хөгжүүлж чадах юм бэ гэдэг асуулт танаас яа товчхон. Та дотоодын аялал жуулчлалыг ярьж байна уу? Яг олон улсынхаа ярьж байгаа юм. Мэдээж Хөвсгөлийн аялал жуулчлалыг яаж хурдтай хөгжүүлвэл одоо Хөвсгөл зээлтэй, Монгол улс зээлтэй, эдийн засгийн зээлтэй. Мэдээж энэ одоо дэлхийн хөгжил бол одоо аялал жуулчлалаас мангар их мөнгө олж одоо хамааралтай юм л шүү дээ. Жишээ нь одоо Сингапурын аялал хөгжтэй. Сингапур 8 сая хүнтэй 6 сая хүнтэй 8 сая хүн өдөрт амьдардаг. Тэрний одоо 2 саяд байнгын нөгөө аялал жуулчлалын хүн байдаг юм л шүү дээ. Тэртэй жишээлээд одоо яг Хөвсгөлийн одоо аялал жуулчлалыг яавал хурдтай хөгжүүлэх. Гэхдээ би 2 сая маяг гэж асуулаас 400 сая гэдэг. Бас арай тэнд тоо олчих шүү дээ. Тэгэхээр зэрэг яг за тэгээд Монгол улс бол нөгөө яг аялал жуулчлалын статистикээр ороод жилийнхэн хүмүүсийг харахад 800 орчим мянган л одоо аялагчид орж ирдэг л дээ. Тэгээд тэр статистик яг бүгд аялцсан байна өгтөр Монгол улсад ажиллаа ирж байгаа зарим зам барилгын ажил дээр ажиллаж байгаа урд хөршийн иргэдийг хүртэл аялал жуулчлалын гэж бүртгээд тэр статистик том хэдүүлээ 800 мянган хүртэл яриад байдаг байхгүй юу? Дөнгөж сайхан нөгөө аялал жуулчлалын форум Улаанбаатарт хэлэлцэж жилээ. Тэр мэдээллүүдээс ингээд харж байхад бол төрөлдсөн аялал жуулчлалуудыг нутгийн иргэд төшөлсөн аялал жуулчлалуудыг тэгээд одоо илүү тийм нэг юм лакшри буюу илүү өндөр өртөгтэй аялал жуулчлалуудыг тэр бүх зүйлүүдийг ингээд төрөлжүүлээд тэр бүх зүйлүүдээ яг ард талаас нь үйлчлэгээ тэр бүхэн тааруулснаар хөгжүүлэх ёстой юм байна л. Нэгдүгээр нь. Хоёр дахь нь бид өөрсдийнхөө аяллаа байгаа нөөц боломж энэ бүх зүйлүүдээ олон улсад маркетинг хийж чаддаггүй. Маркетинг дээр бид нар тэг төгрөг тавьчаад байдаг. Тэнгүүтээ нөгөө аялал жуулчлалын тэгж хөгжих ёстой гэдэг юм тавьдаг. За яг зарим хувийн компаниуд бол фестивал янз бүрийн юмнууд ингээд зарлаад тэндээ нэг 500 хүн авчираад тэр нөлөөс ажил ажилласан гаач юм уу аялал жуулчлал хөгжүүлж байгаа гэж хардаг. Гэтэл өнөөдөр аялагчдын тренд бас ингэ шилжчихсэн. Өмнө нь бол одоо маш их юм экстрим ер нь Монгол руу ирж байгаа экстрим шүү дээ. Аялагчд бол ер нь экстрим талаар аялагчд тахгүй юу? Экстрим гэдэг чинь жоохон хүнд хэцүү сарилттай яаж ч магадгүй те хойр яаж ч өөрчлөж магадгүй. Одоо жишээлбэл Хөвсгөл те нэг тийм итгэхэд гэх юм нэг санаа маань надад байна л та. Далаа дээр маш том гоё хөлөг онгоц оруулж ирээд нөөд хөлөг онгоцон дээр нь казино байгуулад. Тэгээд тэр казино дээр одоо юу гэж хатгал дээр ч юм олон улсын онгоцны бодол бариад. Тэгээд энэ одоо нэг бүх казино дээр очиж чадахгүй байгаа улс орнуудын Азийн зарим хүмүүс манай далаа дээр хурж ирээд казино тоглоод буцах боломж байгаа. Тийм. Казиногийн тухай хуулийг ингээд судлаад үзэхдээ одоо жишээлбэл яг далаа дээр тийм хөлөг онгоцон дээр казино тоглож болохгүй гэсэн нэг хөл байхгүй юм байна л дээ. Тийм. Гэдэг ч юм уу. За нэгдэх нь. Нөгөөх нь бол одоо гэдэг чинь тэр нэг өсөлчин бол аялал жуулчлалын аймаг гэдэг. За үнэхээр 10 жилийн өмнө 20 жилийн өмнө бол Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалаараа үнэхээр тэргүүлээд Монгол улсад ирж байгаа жуулчин 3 жуулчмын тутмын нэг нь Хөвсгөл рүү нөгөөх нь Говь руу нөгөөх нь Төвийн бүсээр аялж явдаг байсан. Одоо бол нөгөө бидний стандарт тухайд барьсан жижиг буудлууд, үйлчлэгээний салбаруудын стандартууд нь зарим нь маш сайн нэмдэг, зарим нь тийм сайн нэмдэггүй. Буцаагаад хуучнараа үлдсэн. Тэгэхээр энэ үйлчлэгээ бүх зүйлүүдээ шин шатнд ажилладаг хүмүүсээ сайн сургаж, хилтэй устдаа бүх зүйлүүдийг бэлдэж, яг төрөлжүүлээд. Тэгэхгүй бол яг зорилттой хүмүүсийг л зорилттой аяллаар нь авчираад маш хурдан сэтгэл хангамжтайгаар тэрийг агуу аялуулаад л буцаагаад төгссөн мөнгөний авч үлддэг. Тэр зүйл хөгжиж хөгжлийн аялал жуулчлалыг нэмэгдэнэ. За арай өөр санал юм бол далаа дээр тооны үйлрэлт бол одоо юу юм бэ? Казино байгуулмаар юм. Тийм. За өвлийн үйлрэлт бол тэр өвлийн аялал жуулчлал гэдэг юм одоо бүр төрөлжүүлээд олон улсад тэрийг маш гоё тодорхой
маш олон хүмүүс Монголд жуулчлахын компани бүртгүүлсэн мөртлөө цахим виз гэдэг виз нь гарч ирэхгүй 14 хоног удаж байна. Зөвхөн тэр удснаасаа болоод нөгөөх нь шууд дараагийн Японд руу Сингапур руу тэр хүний амралт чинь 14 хоног л байхгүй. Тэрнийх 10 хоногийг нь Монголд аялье гэсэн төлөвлөгөө жилийн өмнө гаргацсан байгаа. Визийг нь олохгүй Монгол улс тэдрийг олохгүйснээрээ тэгэл айлж уучлаа хаачиж байгаа. Тэр энэ дээр ч гэсэн төрийн бодлого нийцсэн бодлого хэрэгтэй байхгүй. Зөв шүү дээ. Тийм бодлолтой зацхоосон шүү. Зацхоосон. Тэгээ зарим нэг хүмүүс шиг 400 сая жуулчин амжирна гэж бас хамаагүй тоо буруу харж зарлаж болохгүй. Магадгүй те 400 мянган жуулчин яг бодтой зуных нь улирал дээр төрөлжүүлж авчрээ 100 мянгаыг өвлийн улирал дээр авчрээ 300 мянгаыг одоо чи яг төрөлжүүлсэн биш болоодаар их бүх зүйлүүдэд зарлаад бодлогоо зөв зарлаад ингээд явах бол тэр чинь тэгээд олон улсад маркетинг Монгол руу ирээч гэдэг тэр зүйлээ зөв цаг хугацаанд хийж чадах боломж байна. Аим л. Ер нь бол одоо хятад гэж нэг тэрбум гаруй үнэтэй тий. Тэр бондоо сая 400 сая. Түүний одоо бараг 200 сая гарна зөвхөн энэ дэлхийд хятад хүн амьдардаг гэдэг ойлголттой бусад их орн одоо бусад орн байна гэж ерөөсөө мэддэг. Тийм хүмүүс бас байна тий. Нэг хятад гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг одоо яг хятад бол мэдээж бол одоо Монгол шиг дуртай газар руугаа ингээд шууд нисээ биз бүтүүлээд явчихдаг тийм дураараа орно биш шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг одоо хятадын ядаж нэг 100 мянган хүн татыг гэхээр засгийн газрын бодлого шийдвэрлэх хэрэгтэй нэг дүү тий. Хоёрдугаар Тайланд, Бангкок, Сингапур эдгээр яаж хөгж Малайз чи яаж хөгжөөд ирэх мэдээж дэлхийд ерөөсөө аялал жуулчлалын ганц татдаг юм казино гэдэг юм байгаад байгаа шиг байна тий. Энэ казино гэдэг юм бид нар ингээд байгуулж чадаад тэгэхгүй заавал энэ монголчуудыг оруулах албагүй шүү дээ. Тэр яг хаалттай бус болоод олон улсын дээр одоо чөлөөт бүстэй зүйлүүдийг тоглолдог. Тэр бүсийн нэг нээлттэй болгож чадах юм бол бас энэ хууль эрх зүйгээ хангаж чадах юм бол бид нар заавал тэр казино бариад нэг ашиг орлого олоод байх албагүй тэр гадны тэр менежмент компаниудыг оруулаад ирэх тийм боломж нөхцөл байдаг Монгол улс. Тэгвэл бас бидний аялал жуулчлал одоо нэг экстрим маань арай нэг өөр болоод арай нэг аюулгүй амар тайван тийм. Сингапур чинь миний ойлгосноор бол ерөөсөө нэгдүгээр одоо таксины жолооч нь хүртэл англи хэлтээс гадна төрийн албаачууд бүх жолоочууд яагаад гэсэн чинь нөгөө Сингапур хүмүүс одоо аялж байгаа учраас аялагч хүн бол одоо энэ улс орнд ирж байгаа нэг номерын одоо аюулгүй тайван амар тайван нөхцөлийг хангдаг юм байна л да. Тийм учраас бүх таксиныхаа жолоочуудыг төрийн албаагч болоод авцсан. Тийм жишээний одоо нэг иймэрхүү бодлого одоо хэдүүлээ бариад зөрөгтэйхэн ингээд хөдөлж явахгүй бол ерөөсөн бараг л энэ Монголоос өөр гарсан байхгүй энэ Монгол шиг энэ амар тайван одоо экстрим аялал тий. Гэтэ би уламжлаа бол ерөөсөө үсэйгүй шүү. Олон бид нар орлого олж иж дэлхийн тавцанд л өрсөлдөн шүү дээ. Тэг яг саяных дээр аялал жуулчлалыг төрөлжүүлээд бидэрт бол одоо энэ чинь энэ дэлхий дээр бол яг нүүдэлчин гэдэг боломжлоо авч үлдэж байгаа. Нүүдэлчин гэдэг боломжлол маань өдрөөс өдөр жилээс жилд алсран одож байгаа үндэстэн бол Монгол улс болж байна л да. Бусад одоо Индаа одоо Африкийн одоо уугуул иргэд гэдэг ч юм уу тэр бүх зүйлүүд бол хөгжлийн ирэхээр зарим нэг зүйлүүдэр бол ингээд хотож тэр бүх зүйлүүд рүү ингээд шахагцсаар хагаад одоо Монгол бол бас нүүдэлчин соёл битэж байгаа. Тэгэд энийг үзэж ойлгох яг юм хамаадаг нүүдэлчин энэ дээрээ баг ямар ч интернет байхгүй энэ дээрээ ямар ч тог цахилгаан байхгүй ямар ч одоо юу байхгүй тийм чиглэлийг үзмээр явах нь говроо юу одоо гэдэг ч юм уу юм төрөлжүүлээд тийм ээ. Зөвхөн энэ говьд очингуудаа шөнийн оддын зургийг нь авах гэдэг ч юм ийм нэг төрөлжүүлмээр байгаа юм байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх өсгөл дээр их юм бол одоо магадгүй манай өсгөлчин бол маш олон байгалийн ан амьтад ихтэй. Тэр ан амьтдыг агнахаас илүүтэйгээр
хамгийн ойрхон байрлалаас зургийг нь авах хамгийн ойрхон байдлаас одоо тэднийг бодит нүдэрээ гэж үзэж танилцах гэдэг ч юм уу. За тэгээд одоо та бол цагаан нуур сумаас сонгогдсон төлөөлөгч чинь ингээд цаатан үндэсний бас цонх нэг талаараа яригддаг. Нөгөө талаараа цаатан яригдээ яг дундаас нь бас ингээд гарсан. Цагаан загсаараа алдартай бас юм онцлогтой утга штеп. Тэр аялал жуулчлал зөвхөн цагаан нуур руу гэхэд л зөвхөн тэр цаатан цаа бууг унж үзэх тэр тэдний амьдралтай танилцах аль цагаан загсыг барих гэдэг ч юм уу. Цагаан загсыг өржүүлэх гэдэг ч юм уу. Яг ийм төрөлжүүлээд ерөөсөө ингээд нөгөө Монголд бол зөвхөн нэг аялал жуулчлалаар өсгөлөөс болго эсвэл төрөн бүсгүүдээр тойрдог биш. Маш олон группүүдийн энэ ер нь бол сонирхлын бүлэг гэж байгаа юм. Interest group. Тэгэх юм бол зөвхөн цаг сонирхдаг дэлхий дээр маш олон сайн хүн байгаа шүү дээ. Тэдний сонирхлыг татсан цаа, тэдний сонирхлыг татсан цагаан загас руу, тэдний сонирхлыг татсан тул загас руу гэх. Тийм бүх зүйлүүдийг төрөлжүүлж чадаад тэр болгонлоо стандартаар төлж чадчих өсөлт байна уу? Монгол улсад аялал жуулчлал хэвээр хөгжил гэсэн л миний бодлоо энэ да. Казиногийн ер нь яавал болох. Казиногийн хувьд бол яг зүгээр би нөгөө та өсгөл дээр л одоо онцлогтой аялал жуулчлал яаж хөгжүүлэх юм бэ шууд л надаас асуусан учраас зүгээр яг тэр нэг байх боломжтой шийдэл аахгүй юу? Шийдэл тийм. Тэрс яг одоо маргаашууд ингээд барьчих гэдэг юм шиг. Казиног бол бас маш их уул суртай бодож тунгааж зөв талаас нь харж хийхгүй бол сайн юм ч бас саар зүйлүүдийг бас дагуулж авч байдаг шүү дээ. Тэгээд Монгол улс газрын одоо геополитикийн газруудын бодож тунгаах зүйлүүд байгаа. Тэгээд таны тэр нэг хэрэв казино байгуулалт бол зөвхөн монголчууд ордоггүй гадаадынхан ордог гэдэг ч юм уу. Тэр бол байх боломжтой. Гэтэл казиногоос илүү Монголын нийгмийн амьдралд маш том сөрөгөө өмсөлийг дагуулж байгаа нэг зүйл шүү дээ. Захин мөрөдөд болов. Бэт гэдэг тийм ээ. Тийм. Энд одоо сая тэр уршил сайд чинь өдөртөөр 1 сая доллар зөвхөн тэр захин мөрөдөд болов. Алдаж гарч ирсэн. Алдаж гарч ирнэ маш олон хүмүүс. Тэгээ манай монголчууд дэлхийд танигдсан. Залуучууд бас нэг талаараа тоглоомороо тийм. Бас уралдаа байр зарим хождог хүмүүс байна. Хожигддаг их юм байсан баг. Тэгэхээр бид нар яг үнэхээр тэр захин мөрөдөд тоглоом дээр тоглогчд баяг ядаж тэрнийхээ ажиглалыг сургалтуудад суугаад өөрсдөө боловсруулаад айлууд ямар багтай яа дата анализ гэдэг хийгээд энэ аж магадaltaй ялгаж салгаж тэнд орох уу орохгүй юу гэдгээс хэлбэрлээ биш шийддэг басны дараа дэлгүүч. Тэр бол дэлхийн олон улсад бол байдаг л асуудал. Бид тэр тайлбар тийм. Чи нэг мөнгөтэй хөгжсөн орн шүү дээ. Хөгжсөн орнуудын Манайч ч хөгжөөгүй хөгжмөө бид нар шууд олъё гэсэн сэтгэлтэй хүмүүс. Яг тэгээд нь шүү дээ. X мөрдлөө нэг шуулаа сэтгэлээр үзээд мөнгө алдчихсан. Тийм ээ. Гадныхан бол мэдээч одоо өөрөөсөө кайп авч тийм. Амьдралаа ойлгоцсон тийм. Жохон нэг хичээ тэгээд нэг нөө магадгүй өөрийнхөө хоригдсон мөнгөний 10% гээд эрсдэлээр тавиад тийм. Тэр нь манайх магадгүй амьдралаа авчиж шүү дээ.